Энэ бичлэгээрээ өвөл өөрийгөө хэрхэн яаж гоё арчилж сэргээж байгаа талаараа зүгээр нэг өдөр энгийн влог хийе гэж бодлоо. Тэгээд л одоо хамтдаа гоё self care хийцгээе. Hi guys. Энэ ордоо шинэ жилийнхаа чимэглэлүүдийг тавьсан. Энэ хөрхөн магац юм баантайг надаас хийцээ. Тэгэхдээ Монголд ингээд намар ямар гоё яж ирсэн гинт амар хөтөрчөө. Тэгээд би сая болохоор айгуу гоё йог хийсэн 30 минутын тийм удаан йог. 3 оны өмнө нэлийн ихч хүчтэй дасгал хийснээсээ болоод айгуу сонирн байдлаар ингээд буларсан байгаа даа байхгүй юу. Тэрийгээ жоохон намжаах гад бас айгуу гоё тийм тайван нэг позо удаан барьдаг төрлийн тийм йог хийлээ. Хиймэргүй санагдсан үедээ зүгээр шууд хийх нь үнэхээр зөв байх юмаа үргэлж. Тийм болохоор би чинь хэрвээ ямар нэгэн байдлаар хүсч ивэл заавал яг одоо басаад энэ бичлэгний дараа дасгал өөртөө зориулаад тэгээд бас одоо ингэ өвөл ингээд амархан жоохон сэтгэл санаа унжих гад байдаг ийм хүүтэн үед гэртээ өөрийнхөө тархлыг заавал дэмжиж авах хэрэгтэй юм байна шүү. Тэгээд одоо хэдүүлээ нүрэндээ маск тавингаа шүл уцгаая. Гоё нэрт чинь. Өстой гоё харалцсан хоёр банан байна. Энэгээр орой нэг юм хийж идэх юм уу? Яг ийм харалцсан банан айгуу гоё чихэрлэг болдог. Яг талхмал хийхдээ гоё. Дууга багсхий даа. Ямар хөөрхөн хүмүүс амьддаг та хэд энийг сонсоод үзээрэй. За би та хэдэд гоё юун дээр доор тавьчих. Доор description дээр тавьчих. Та хэд гоё сонсоод үзээрэй. За. Сайхан бэлгүүний төрсөд дараасан. Тэгээд бид хоёр ийм хөөрхөн зурнууд авах хөөрхөн магац. Бид хоёр гэртээ айгу хөөрхөн гоё даруухан хийсэн. Бид хоёр ер нь л найзууд дундаа яг найзуудыгаа гэртээ авчирч гоё хоол унд хийж ингэж хост хийх айгу дуртай. Тэгээд тако найт хийхээр үнэхээр гоё болдсон байлээ шүү. Ер нь олоолаа өдрөө тэмдэглэж мөндөглөхээр болвол ер нь тийм хоолны санаа айгу зүгээр идэв юм байна шүү. Тэгээд physically шүү үнэхээр гоё байсан. Бид нар бөөнөр үзээд гэртээ бүр ойрлолдоо. Тэгээд ойрд бас дандаа ер нь нэг иймэрхүү амтлагчгүй эрүүл ийм хоолнууд идэж байгаа. Ойр орхон л ингээ ярьж сууж байхгүй бол ингээ ярих юм ингээ нэмэгдээд цугларагдаад байт юм байна. Тэрнээс гадна миний компьютер болохоор яг 18 бил 17 онд л гарч исэн загвар. Тэгээд тэрнээс ширээсээ гараагүй загвар ахгүй юу? 900 грамм ийм компьютер. 8 жил болох чинь. Тэгээ ер нь бол ингээд MacBook-ууд ер нь нэг 7-8 жил болоод эвдэрдэм байна. Тэгээд яг минийх эвдрээгүй би бүр хэрэглэж болоод байгаа. Тэгтээ айгу гацдаг. Тэгээд цэнэглэгч нь ерөөсө болдоггүй. Яг юм арга юмыг олж иж л яг цэнэглэж болцсон. Авсаархан хөөрхөн загвар ер нь байхгүй шүү дээ. Тэгээд би одоохондоо надад компьютер хэрэггүй байгаа болохоор энийг хэрэглэе гэж бодсон. Хэрвээ би магистртаа ч юм уу сурахаар болвол шинэ компьютер авах байх. Хэдэн жилийн өмнө Таиланд руу нэг ажиллаар яваад тэгээд тэр ажил маань ингээд өдрийн стипендтэй байсан байхгүй юу. Тэгээд Таиланд мөртлөө стипенд нь бас айгүй хөрхөн өндрөөр үнэлэгдсэн. Тийм байсан болохоор надад би тэгээд өөртөө тэр мөнгөөр iPad авч ирсэн байхгүй. Тэгээд одоо iPad-тай байгаад 2 жил болж байна. Би угаасаа багын тийм iPad kid байсан заяа. Тэгээд одоо iPad girl болсон. Тэгээд би саяхан iPad-а айгу хөрхөн шинжилээд ийм paper-like наалт алюминий хальс дээр очиж хийлгсэн. Зүгээр байдаг л нөгөө нэг шилэн наалт хийлгсэн байсан. Тэгсэн чинь яг үндэ paper-like чинь хамаагүй хөөрхөн хамаагүй гоё юм биш үү? Тэгээд би яг ингээд нөгөө бичингүүд ингээд цаас шиг сонсогддог. За. Таастаа юм харандаатай юм бичиж байгаа юм шиг. Тэгээд нэг иймэрхүү би 3 төрлийн юм дэвтэр үүсгэсэн. Одоо буцаад ингээд бичлэг хийдэг болсноос хойш ямархуу бичлэгнүүдээ хийж байгаа талаараа ингээд гоё зургуудыг оруулаад 8-9 сарын хоорондын бичлэг оруулсан. 9-10 сарын хоорондын бичлэг оруулсан.
Тэгээ 11 сард имжлэг оруулсан гэд. Энийгээ гоё төлөвлөөд бас ойр би thumbnail-уудаа хийхдээ бас айгүй гоёор хийхийг хичээж байгаа. Тэгээд би morning journal гэдэг нэг юм хийж байгаа өнөөдрөөс. Өнөөдрийн зорилго тэгээд хийх ёстой одоо чухал ажлууд тэгээд ер нь ямар үзэл бодол ер нь ямар хөө байна, сэтгэл санаа ямар байна гэдэг талаараа ингээд journal хийдэг. Тэгин дээр юм бичмүүд амар хөрх ингээд цаасан дээр бичиж байгаа юм шиг. Morning rituals checklist гэдэг ийм хэсэгтээ бясалгал хийсэн үү, гоё journal тэмдэглэл хөтлсөн үү, өөрийгөө гоё арчилсан уу, дасгал хөдөлгөөн хийсэн үү, ном уншсан уу, ороо зассан уу гэдэг тийм хөрхэн хэсэгтээ. Тэгээ ор засах бол угаасаа л монголчуудын хувьд угаасаа л хийдэг зүйл болохоор гадаадуудын ингээд юм хийсэн юм дээр ор засах гэдэг юм дандаа байдаг тийм ингээд эсвэл янз бүрийн иймэрхүү ингээд бичлэн дээр ороо зас гэж ингээд угаасаа л ороо засдаг үстэй тий. Тэгтэл ингээд энийг ингээд хөөрхөн бодож би ингээд хийцгээд одоо юу дутуу байгаа вэ гэхээр self care тэгээд ном унших байна. Амар хөөрхөн юмнууд ингээд Pinterest дээр байд юм ба шүү дээ. Энийг ардаа. Манай энэ цаахаар өстө гойр хийж байгаа. Одоо бид хоёр ер нь бол том өрөөндөө сууж ер нь ажиллая гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ хэсэгт маань ингээд ийм зай гараад хуучин ширээгээ ийм хөрхөн гоо сайхны хэсэг болгоё гэж бодсон. Би энэ бичлэгийг анх Японд очиод авч ирсэн. Бараг 8-9 10 жил болж байна. Энэ хөрхөн нөмргөн цэцгийн зургийг манай хоёр найз өгч ирсэн. Тэгээд энэ бас айгүй хөрхөн байгааз яг энэ гоё хэсэгт маань тохирсон. Одоо ийм гоё нар жаргаж ийн. Тэгээд хэдүүлээ гоё хамт суугаад нүүрэндээ гоё маск тавьцгаая. Гоё өөртөө зориулсан юм эмгтээлэг хэсэгтэй байгаагүй удсан байна. Сүүлийн 5 жил ер нь ингээ бодоод үзэнгүүт нүрээ яг хагас потенциалд бол яг ингээд гэртээ бодно. Гэхдээ бусад үед бол ингээд бодоод бодохгүй бол бодохгүй. Тэгээд бодох үедээ ихэнхдээ ингээд ажил дээр очиод ч юм уу төгжирж явах замдаа ч юм уу боддог гэсэн. Гэхдээ тэр нь надад тийм яар сандарсан тийм мэдрэмж нэг хүрдэггүй л гэсэн л харин ч нөгөө цагаа хэмээл төгжирж авах хоорондоо гэс бодчихдаг ч юм ажил дээр очиод техник 5 минут гоё бодчихдаг ч юм уу тий. Тухайн үед миний амьдралын хэв маягт яг тохирсон арга барилсан. Тэгээд одоо болохоор надад бол ингээд бүх цаг бүх одоо өдөр маань ингээд маш гоё тайван тэгээд өөртөө яг бүхний ингээд зориулж өгч чадж байгаа тийм одоо амьдралын хэв маягтай үе маань ирсэн байна. Тэгээд өөртөө яг ийм хэсэг аягүй дутагдж байсныг анзаарсан. Өөр дээрээ буцаж гоё ирээд лаасаад ингээ хөөрхөн ингээд нүүр мөрөө будаад ч юм уу эсвэл iPad-н дээр янз бүр юм төлөвлөж мөлөвлөх ч юм уу тиймэрхүү юмнуудаа яг энэ ширээн дээр яваад хийж байгаа. Тэгээд тэгсэн чинь бас надад аягүй гоё байгаа. Одгоо тэгээд гоё олгоод эндээ толтой болоод хөөрхөн байдлаар чимэглэе гэж бодож байгаа. Тэгээд ер нь ингээд нүүрний арчилгаагаа сайн хийдэг гэж боддог. Гэхдээ 19 нас хүртлээр ч юм уу ингээд яг Японд байсан ихний 3 жилдээ 2-3 жилдээ огт нарны тос төрхийг байхгүй юу? Яагаад гэдгийг сайн мэдэхгүй байна. Ер нь ингээд нүүрэн дээр нэг юм гардаггүй. Тэгэл жоохон хуурай арьстай. Тэгээ нарны тос ч төрөхгүй ингээд эхний 2 жил мэл ингээд 17-оос 19 насны хооронд Японд явсан болохоор миний энэ нүдний доор жоохон юм нарны толтнууд үүссэн байдаг. Энэ нь ч яг зүгээр. Тэгтээ сүүлд за энэ зунаас ч юм уу эхлээд би гоо сайханд нэг 2-3 удаа орсон шүү дээ. Тэгээд тэр гоо сайханд орсон чинь миний батхыг жоохон одоо хамаагүй шахацсан гэх юм уу яг ингээд идэвхтэй байгаа батхуудын шахахаас гадна бүр жижигэн нүдэнд бараг харагдахааргүй тийм батхнуудыг авиг шахснаас болоод ч юм уу буруу шахснаас болоод ч юм уу яг сайн мэдэхгүй байна. Нүрээ хэрвээ ингээд яг extraction хийлгээд батгаа шахуулахаар бол яг мэрэгжлийн гэсэн тийм ихтгэл найдвартай тийм газраа шахуулах хэрэгтэй юм билээ шүү. Би яг нөгөө гоо сайхан их ордоггүй төрлийн хүн болохоор за шахах стол юм байна. Том газар юм чинь гайгүй ах гэж бодоод лсэн. Яг гайвуулах л та. Тэгээд нэг тийм буруу аамрын болсон юмч байхгүй. Гэхдээ зүгээр нөгөө нэг шахаад би ер нь бол батга гарангууд зүгээр шууд орхичдаг төрлийн хүн болохоор гинт ингээд батгануудаа ингээд шахацсан чинь ч юм уу батга айгүй нэмэгдээд байна. Ялангуяа энэ эрүү мэрүү те энэ ингээд хацар тэгээд ийм амны хажуудлын ингээ эрүү мэрүү орсон энэ хэсгээр бол ягаад ч юм батга айгүй нэмэгдэж гараад байна. Өвөл олсон чинь яалчгүй бас хуурайж байна. Black Friday болохгүй бол янз бүрийн хямдралууд зарлагдаад ингээд гой арьс арчилгаа, ус арчилгаа янз бүрийн юмуд хямдрал зарлагдаад байгаа шүү дээ. Тэгээ яг үндэ амар хөтэйхэн байдаг. Алин тохирох үгүй сайн мэдэхгүй болохоор бас ингээл авахд хэцүү. Тэр эмэлгийн тонерыг одоо ашиглаад нэг хэдэн сар болж байна. Тэгээд
энэ надад таалагдсан. Гэхдээ миний нүүрэн дээр ингээ батга гарахаа болохгүй байгаа болохоор би яг энэ одоо хэрэгжилж байгаа ингээ бүтээгдэхүүнүүдээс аль нь болоод байгааг аль нь болохгүй байгааг яг сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор яг санал болгож чадахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн энийг хэрэгжилж байгаа. Энэ тэгээд надад юу таалагдж байгаа вэ гэхээр түрхээ жоохон байлгасны дараа айгүй гоё юм. Тэгээд энэ Beauty of Joseon-ы ийм будаа зүгийн балтай ийм маск авсан. Нэг 7 хоногт 2 удаа тавиад байгаа. Яа. Ганц жоохон сони юм төрсний дараа арьс нэг юм 2 минут за 1 минут ч юм уу жоохон юм хорсоод ч юм шиг сонирн болоод идэв. Тосоо юм уу? Энэ lip mask надад айгүй гоё санагдаж байгаа. Айгүй гоё чигшүүлдэг. Уруулж нь хагарах гаддаг бол энэ Torridani Lip Essence-ийг аваарай. Ер нь юм солонгос арьс арчилгааны дэлгүүрүүдэд байдаг. 15,000 авцаа байдаг баха. Миний уруул нилээн хагардаг. Нилээн хураашдаг байсан. Тэгээд тэр Lip Essence-ийг түрхснээс хойш миний уруул ерөөсөө дахин болцсон. Тэгэхээр та тэрийг олж харуулцаа аваад хэрэглээрэй зав. Ийм рил оруулсан байхгүй юу? Physical Asia найзуудаараа үзэж байгаа. Тэгсэн чинь энэ ингээд 42,000 үзэлттэй тэнгуудээ бараг ихэнх нь гадаад хүмүүс үзсэн юм шиг байна. Тэгээ яг энэ бичлэгийг TikTok дээр бас оруулсан байхгүй юу? Тэгсэн чинь 3,200 лайк тэгснээ бараг 30,000 үзэлттэй. Тэгээд ямар хөөрхөн юм бэ те. Баахан гадаад хүмүүс өстой дэмжиж гин бид нар бүгдээрээ дэмжижсэн шүү гэх амар их лайк комментод ирж гин. Тэгээ яалчгүй үнэхээр мундаг байсан. Анх яг үндэ тэгэл Physical Asia-г үзэж байхдаа яа за Монгол яах вэ? Бараг ингээл эхний ангиасаа бараг хасагдчих вэ тэгэл. Айгу итгэлгүй мөртлөө найдаж исэн ингээд за сайн явчаасаа гэлсэн чинь бүр топ 2-т ороод сүүлийн хүртлээ явна гэдэг бол нэрээ үнэхээр бахархмаар санагдсан. Тэгээд энэ series-ийг үзэхдээ зөндөө уйлсан. Амар хайр хүрсэн. Бүгдээрээ юм хөөрх ингээд өөрсдийнхөө хэлээр өөрсдийнхөө хэлээр ийм юм үзээ сууж ин гэдэг бол бас үнэхээр гоё байна. Тэгээ энэ жил бас монголчууд үнэхээр бас мундаг байна. Michelle Amazonco дээр ч гэсэн Mongols тэгэл Physical Asia гэл тэг иймэрхүү байдлаар ингээд бас нэрээ ингээд олон устаа гаргаж ийн гэдэг бол надад бол үнэхээр мундаг санагдсан. Тэгээд зүгээр л иймэрхүү Physical Asia Монгол гэсэн контент шууд ингээд ийм сайн ингээд олон устаа өрөхгүй шүү дээ. Тэгэхээр ялцчгүй л манайхан яг аюу сайн хүмүүст аюу хөрсөн юм шиг байна. Ер нь олон улсын хүмүүсийн зүрхэнд аюу хүрээд аюу дэмжигч фанад аюу их болцсон юм шиг надад анзаарэгдэж байна. Би өнөөдөр өглөөс эртээ би маань аюу хөшцөн жоохон тийм ядарсан юм шиг нэг тэгж ирсэн байхгүй юу. Бичлэгээгээд өөрийгөө гоё арчлаад суусан чинь надад бол аюу гоё юм. Шууд буцаал ингээд сэргэж гин. Одоо ингээд цонхоор харангууд аюу их хутаа харагдаж гин. Тэгтээ яг үндэ би болохоор ингэж боддог байхгүй юу. Бид нэр одоо яах вэ? Цонхоо агаад парнаасаа гоё дулаана авчин. За агаар цэвэршүүлэгчтэй бол агаар цэвэршүүлэгч хасаачин. Тиймэрхүү байдлаар энэ агаарын бохирдлыг бол ингээд тодорхой хэмжээнд даваад байгаа нь би бол хувьдаа. Бүгд хоёр яг одоо хүүхдгүү байгаа. Тэ ингээд хоёулахнаа байгаа энэ үед бол ингээд болгочих болж байгаа. Гэхдээ яг тэр одоо эд утаатай байгаа орчинд амьдарч байгаа шүү дээ. Тэр ингээд хүүхэд хүний эрүүл мэнд тэгэл бүх юмд бүр үнэхээр аимшигтайгаар нөлөөлж байгаа гэхээр л надад амар санагддаг. Бид нар бол ингээд аргалчиж болж байгаа юм тий. Улаанбаатарт бол өвөл их зүү байдаг. Хасаа 20-30 градус болоод айгу утаатай бидний эрүүл мэнд тий одоо жишээ нь би бас сүүлийн 2-3 хоног ягаад ч юм ингээ хамар маань битүүрээд амар хорхираад байгаа за. Тэгэл иймэрхүү байдлаар ингээ нөлөөлж юм. Сайн намар айгу гоё яжсна гинт айгу хурдан хүүтрээд тэгээд энэ үед ингээд өөрсдийгөө улам сайн гоё арчлаад өөртөө цаг гаргаад ингээ явахгүй бол өөрийнхөө эрүүл мэнд дархлааг сайн дэмжиж явж байхгүй бол айгу амархан бас хямардаг, амархан бас жоохон сэтгэл санаа нөлөөлөх гэдэг үлрэл энэ үед амтлагчгүй эрүүл жимс ногоогоо сайн идээд мах шөлөө сайн гоё чанж идээд шөл сайн угаад сайн халуун бүлээн сайн усаа сайн уугаад шингэнээ сайн уугаад тэгээд
оройдоо нойроо аягүй сайн авч явах хэрэгтэй. Тэгээд бас нэрээ ер нь ямар агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг бэ? Би агаар цэвэршүүлэгч амаар байгаа. Тэгээ доор комент бас үлдээгээрэй. Тэгээ ер нь өөрийгөө яаж гоё арчилж ийн, өөрийгөө яаж гоё сэргээж ийн, тэрийгээ бас хуваалцаарай. Одоо яг ингээд хүдрээд эхэлсэн чинь агаартай гоё гармаар санагдаж байна. Тэрэлж рүү ч юм уу те ингээд нэг хоног орж гисэн гоё ямар санагдаж байна. Тэгэхээр удахгүй гоё юмнаа. 12 сар гараагүй байгаа ч гэсэн би гэртээ хөөрхөн шинэ жилийн чимэглүүдээ гаргацсан. Одоо гоё би бичлэгээ янзлаад тэгээ гоё суунда. Би өнөөдөр юу хийчихв? Тасгал хийцэн, бясалгал хийцэн. Гоё хоол идсэн, маска тавьсан. Өөр яах те би өг нь бол энэ бичлэгэн дээрээ нүрэ будангаа girls talk хийж бодсон. Тэгтээ яг үндэ өнөөдөр би зүгээр л юм гоё тайван амралтын өдөр болж байна. Тайван өөрийгөө гоё арчлаад ингээд сухыг хүссэн. Тэгээ миний бичлэгийг үзээд ер нь ямар мэдрэмж таад төрдөг вэ? Ямар хөө бичлэг үзмээрээ ер нь гоё комент бичээрэй. Ер нь миний ямар хөө төрлийн бичлэгнүүдэд дуртай вэ? Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Love you.